Taba application дээр хаяг холбох заавар орж байна. Юуны дөрөнд пэйж дээр байгаа энэхүү хаягийг шууд копи хийж авнаа. Өөр зүйлээр оролдохгүй шууд копи хийж аваад дэлгэцэн дээр буцаад Taba application рүүгээ ороход цанх маань нэгдэж орно. Баруун доод талд харагдаж байгаа улаанаар дугуйж байгаа тэр хэсэг дээр дарнаа. Ингээд энэ цанх нэгдэнэ. Хамгийн дээд буланд тэр улаанаар дуулж байгаа settings дээр дарж орлоо. Дээрээсээ 2 дахь тэр ногоон шуумын дагуу тэрийг дарж орно. Ингээд энэ хоёрын алин дээр ч дарж болно шүү. Дараад ороход өөдөөс энэ цонх нэгдээд хуулах товчийг дарна. Доод талын тэр хуулах товчийг дарлаа. Дараад ороход энэ харагдана. За окей. За яг энэ үед болохоор өөрсдийнхөө зөв хийж байгаа хэсгийг маш сайн хянах хэрэгтэй. Эхний нүдэнд өөрийн утасны дугаар болон нэрийг шууд бичнэ. Ингээд дөрөв дэх нүдийг маш сайн анзаарах хэрэгтэй. Тэр дөрвөн ширхэг хандсны араас шууд өөрийн утасны дугаараа шууд бичих хэрэгтэй шүү. Одоо хамгийн доод талд 6 ширхэг тгийн тоо бичнэ. Ингээд окей дараад гарахад энэ цонх ингэж харагддаг. Мэдгүй зүйл гарвал комментараа суугаарай. Ингээд бүгдөөрэнд амжилт хүсье. Чатаар бас асууж болно шүү. Баяртай манайхаа.